Дүрсийг толболох. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багштайгаа хамтран дүрсийг толболон бодож сурцгаая. За хүүхдүүдээ дараах бичлэгийг анхааралтай үздэцгээе. Энэхүү бичлэгэн дээр гарч байгаа шиг зургийг бүтнээр нь биш, өөрийн хүссэн өнгө, будаг, харандаа, фломастер зэргээр толбоор будахыг толболон будах гэдэг байна. Хүүхдүүдээ бичлэгийг үзэж байх хооронд эцэг эхчүүд маань зургийн дэвтэр дээр нь мөөгийн дүрсийг зуран бэлтгэж өгөөрэй. Одоо бүгдээрээ сурах бичгийнхаа 15 дугаар хуудасны эхний дасгал болох мөөгийг дэвтэртээ зуран өөрийн хүссэн өнгө будгаар толболон будаарай. Гэрийн даалгаварт сурах бичгийнхаа 15 дугаар хуудасны дасгал 2 болох үхрийг шар өнгөөр толболон будаж ирээрэй.